За бүгд нь сарыг хулгайлахаар надтай хамт аялах гэж байгаа. Өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэндээ 2010 онд буюу 15 жилийн өмнө гарч байсан Despicable Me-г ярьж өгөхөөр бэлтлээ. Олон таа үггүй шууд анимашнд орцгоё. Анимашн маань цөлд баахан ямаа хариулсан пирамидын хажууд нэгэн хүн явж буугаар эхэлдэг. За ингээд хажуугаар нь жуулчдын машин өнгөрч жуулчид бууж ирэн пирамидыг үзэн зураг дарцгааж байлаа. Нэг хүү хоройтой бүс рүү нэвтэрч дээшээ авирч байгаад тэндээсээ пирамид руу үсэрчдэг. Хүн болгон сандраад л гайхтал. Нөгөөх нь пирамидын хэлбэртэй авраг том шаар байсан байж таардаг. Энэ явдлаас үүдэн мэдээгээр эртний пирамидыг хулгайлагдсан талаар ярьж, улс орон бүр өөрсдийн түүхийн үнэт зүйлсийг маш өндөр хамгаалалтайгаар хамгаалж байлаа. Ингээд эсцэн солигдож манай анимашны гол дүр болох Gru инээмсэглэн гудамжаар алхана. Замд нь нэг хүүхэд заримгаа унгаачихсан байхыг хараад шаараар нохоо хийж өгч сэтгэлийг нь засснаа буцаагаад өөрөө хагалчихдаг. За ингээд цааш явж байгаад кофе шопод орж ирээд оочр ихтэй байсанд бүгдийг нь мөсөн буугаар хөлдөөгөөд кофегоо авчихна. Мөн тэр авраг том шримп шиг машин ундаг бөгөөд бусдаасаа тис өөр маш том харангийн байшинд амьдардаг байлаа. Тэрний байшингийн тогтчлолт нь гайхалтай өвөрмөц байх бөгөөд өөр төрлийн чөтгөрийн гимээр нохоотой байв. Ингээд яг тугалж байсан чинь хонх дуурах бөгөөд хаалгаа тайлахаар явхад цаана нь гэмт хэрэгтнүүдийн сонинд гарсан нийтлэлүүд өлгөөтэй байдаг. Gru ахаад л дайрлаа. Тэр дараа нь юу хийх бол гэсэн гарчигтай нийтлэлүүд байхан тэр. Ингээд хаалгаа тайлахаар очиход жигэрмэг зарж байх 3 охин байдаг ба тэдэнд хаалгаа тайлж өгдөггүй. Ингээд буцаж ирээд нохоотойгоо зууралтж байтал түүний хамтрагч буюу доктор Нефарио холбогддог. Түүнд пирамид алга болсон байна. Хэн нэгэн түүнийг хулгайлсан байна. Бүх хүн түүнд анхаарлаа хандуулж байна гэж хэлнэ. Энэ ертөнцийн хорон санаатнууд хэн нь илүү гэмт хэрэг хийснээр өрсөлддөг гэдэг нь энэ хэсэгт харагдана. Ингээд Gru миньонуудыг цуглуул гээд нэг хэрстэй хэлбэртэй сандал дээр суухад өөрийн лаборатори дотроо орж ирээд замдаа таарсан хөөрхөн жижигхэн бүтлгүүч юм шиг найзууд буюу миньонуудаа цуглаарай гэж хэлдэг. Ингээд миньонууд нэг нэгэндээ цааш хэлнэ. Тэд маш олоолаа байх ба бүгд өөр өөр юм хийцгээж байдаг. Тэд Груг яг л гайхалтай од ирж буугаар хүлээж авдаг. Ингээд тэр цугласан миньонуудтай хандан тэд пирамидыг хулгайсан гэмт хэргийг 100-ны хулгай гэж ярьж байна. Би сэтгэл санаагаар унаагүй. Тэ жаахан л гэж хэлээд би илүү том юм бодож байгаа гэд өөрийнхөө хулгайсан зүйлсийг бас ярина. Гэхдээ түүний хулгайсан зүйлс нь дандаа жижигхэн хувилбарууд нь байж таардаг. Ингээд тэр жижигрүүлэгч буу буюу агшаагч бууг бүгдээрээ хулгайлаад 100-д бичигдэх хулгай хийх бол энэ бол сар гэж хэлдэг. Үүнийг хийснээрээ бүх цаг үеийн хамгийн агуу хорон санаатан болох болно гэд яриа зогсож байтал доктор Нефарио Gru руу залгаад эрсдэл ихтэй боломжгүй гэж хэлэгч Gru хүлээж авдаг. Ингээд эсцэн солигдож нөгөө жигнэмэг зарж байсан 3 охин асрамжийн газартаа эргэж ирнэ. Тэнд хадагтай хайти гих тарган шар авгаа байлаа. Манай гурвын хамгийн хөөрхөн эгдүүдэд жижиг нь болох Агнес түүнээс бид гурвыг өргөж авахар хин нэгэн ирсэн үү гэж суугаад маш муухайгаар гэж хэлдэг. Тэр авгаа хүүхдүүдээр жигнэмэг заруулдаг ба хамгийн муу зарсан хүүхдүүдийг нэг жижигхэн цаасан хайрцаг буюу ичгүүрийн хайрцагт унтуулдаг байв. Гэхдээ энэ удаад тэд арай л гэж л аврагдана. Маргааш нь болж Gru зам дээр явж байхад нь ээж нь залгах ахиад л нөгөө пирамидыг ярина. Gru түүнд бодсон юм байгаа. Удахгүй та надаар бахархах болно гэд тэр хоёрын ярианд төлдөг. Gru нэг газар орж ирээд нойлын өрөө орж нэг төхөөрөмжөнд нүдэ уншуулан нууц хаалгаар дотгошордог. Энэ бол хорон санаатнуудын банк байлаа. Ингээд банкны захиралтай уулзахаар хүлээж байх зуртаа Gru бага насаа турсаж саран дээр бууж байгаа хүмүүсийг харж ээжтэй хэлэхэд нь ээж нь эсэргүүцэж байсныг санав. Яг энэ үед түүний өдөөс нэг лимон шиг хувцастай залуу Гругийн хажууд ирээд би шинэ хорон санаатан намайг Вектор гэдэг гэд танилцуулан өтгөд Gru тоодоггүй. Ингээд банкны захирал Грутэй уулзах цаг нь болж Gru бүх юмаа тайлбарлах ч гэсэн банкны том бүдүүн дарга маань шинэ үеийнхэн их хүч түрэн гарч ирж байна. Тэгээд чамд агшаагч буу одоогор байхгүй тул чамд зээл олгох боломжгүй юм байна гэж хэлнэ. Мөн өнөөх шар залуу чинь нөгөө пирамидыг хулгайлсан залуу буюу банкны захирлын хүү байж таардаг. Ингээд эсцэн солигдож Gru онгоц болон миньонуудтайгаа агшаагч бууг хатгалж байсан газар руу ирж байдаг. Нөгөө буугаар чинь нэг зааныг буудах ба гадилнаас нь ч жижигхэн болгочихдаг буу байла. Ингээд яг туршилт хийж байхад нь
гинэт таазыг нь цоолоод нэг миньон орж ирээд агшаагч бүг хулгайлна. Амжилттай болцоход замдаа явж байтал гинэт Гругийн онгоцны дээд талыг яг л нөгөө Гругийн аргаар цоолоод өнөөх Вектор гэх залуу агшаагч бүг хулгайчихдаг. Гру хойноос нь хөөгөөд буу болон пужингуудаар галсан боловч аль нь ч онохгүй бүг. Векторын технологи арай илүү өндөр түвшинтэй байлаа. Яг ингээд хөөжсэн чинь Вектор агшаагч бугаар Гругийн онгоцыг жижигрүүлээд тэр хэд онгоцныхоо гадна талд гараад ирчихсэн. Жижигсэн онгоцон дээрээ суугаад гэрийн зүг гидэн готон. Орой болж асрамжийн газарт маань манай гурав бурханд өөрсдийн хүсэж буй зүйлсийг залбирэн сууж байдаг. Агнес маань сайн ав болон ганц эрт гуй. Эцсийн солигдож Векторын харшийн гадна Гру зүсээ хувилган явж байх ба маш өндөр хамгаалттай Вектор дотроо тоглон сууж байдаг. Гру хөдөлж явсан нохоо шиг төхөөрөмжөө дуран болгон харахад Вектор мэдээд нэг товч тараад лазардаг. Нөгөө нэг төхөөрөмжийг нь хумхын тоос болгож орхино. Гру маш олон янзаар үүсэх боловч Векторын хамгаалалтыг огтхонч нэвтэрч чаддаггүй. 9 шидээр үзнэ. Үсэрч нэг орно, нисэж нэг орно. За тэгээд Векторын хамгаалалт техник технологи яалтчгүй өндөр түвшинтэй байлаа. Ингээд Гру яагаад ч дотогш нэвтэрч чадахгүйгээр мэдэж байх үед манай 3 охин жигнэмэг зарахаар Векторын хаалганы гадна ирж жигнэмэг зарж байгаа юм гээд дотогш нэвтэрч чаддаг. Энэ бол Гругийн авралын тэнгэр төлөвлөгөөнийх нь түлхүүр байлаа. Ингээд Гру тэр дор Нефариороо залгаж жигнэмгэн роботууд хийхийг тушаадаг. Эсцэн солигдож Гру асрамжийн газар төрж нөгөө гурыг бүргэж авахар ярилцаж байлаа. Нөгөө тарган шармаан түүний мэдээллийг шалгаж байгаа гэж өөрийгөө бодогч яг үнэндээ цаана нь манай миньонууд хоорондоо ярилцсан. Мэдээллийг нь хурамчаар бичиж байхан тэр. Гру харин уянгийн жүжиг тоглож эхнэрийн өнгөрснөөс хойш хүүхэд ийм тийгээд л ярьж гарна. Энэ үед манай гурав орж ирэх ба түүнийг өөрсдийг нь өргөж авах гэж байгаа тухай хэлнэ. Агнесийн хувьд энэ бол үнэхээр жаргалтай, гайхалтай зүйл байлаа. Эсен солигдож Векторын гэрч шилжих бөгөөд тэр агшигч бугаараа тоглож байдаг. Харин Гру маань огтыг аваад гэртээ ирэхч огтд үнэхээр амар санагдаж байлаа. Гэрт орж ирэхэд нь энэ тэндгүй зэвсэг амьтдын чихмэл болов нөгөө нохооч нь байж байна. Гру огтд өөрийн гэрээг танилцуулах бөгөөд тэдний өмнө нь хизээч харж байгаагүй зүйлс байх ба хоол ундыг нь яг л нохоо шиг бэлтжигсэн байдаг. Тэр гэртээ дүрм зөхөж тэднийг ойлгох, инех бла 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 бүх юмыг нь хорхоно. Түүнийг хатуу ширүүн хорон санаатан гэдгийг илтгэв. Эцсийн солигдож Гругийн лаб руу шилжих бөгөөд тэнд жигнэмгийн роботууд бэлтгэн дуршиж байлаа. 3 охин маань гэртээгээ танилцсан байх ба Агнес нөгөө хэрсэн сандал дээр гарч удирдлага авах гэж байгаад нууц хаалгыг идэвхжүүлчихдэг. Ингээд тэр 3 доошоо Гругийн нууц лаб руу орчихдог. Тэнд Нефарио таталцны хүчний эсрэг шингэн харуулж байгаад нэг миньоныг нисгээд явуулчихдаг. Гэхдээ буулгах аргыг нь олоогүй байгаа гэд баахан миньонууд бас агаарч явж байлаа. Бас нэг сонин зэвсэг болох унгасан буу гомцол. Мөн нөгөө захиад байсан жигнэмгэн роботуудаа үзүүлж байтал гинэт Агнесийн дуу сонсогдно. Тэр 3 Гругийн лабтай танилцж байлаа. Гру дургуйцагч тэр 3 олон зүйлс шалгаж эхэлдэг. Гру аргаа бараад өөрийгөө тагнуулч гэд хэлж байтал дунд охин Эдит лазер ажилуулад Агнесийн юникорныг үнс болгочихдог. Гру засаж өгч чадахгүй гэхэд Агнес ингээд Гру засаж өгөх болж 3 албатаа дуудана. Тэдэнд үүрэг өгч юникорн авч өгөхийг тушаадаг. Эцэн солигдож яг Гругийнхтэй адил жижигхэн машинаар манай 3 юникорн авахар явж байлаа. Дэлгүүр дээр ирээд тэр 3 коолаас эксэрч буудвал бараанурaan кара гэд. Харин манай Гругийн гэрийг 2 миньон 3 охин жинхэнэ буулгасан байлаа. Гру тэднийг оронд нь оруулаад гарч явдаг. Энэ үеэр манай 3 Агнест хөөхөн жижигхэн юникорн авчирч өгнө. Маргааш нь болж Гру тэднийг Векторынх руу авч явахар бэлдсэн байлаа. Гэхдээ охид эхлээд бүжгийн ангидаа явах бол хунтнуур тоглох болохоор алгасахгүй гэдэг. Гру яаж чатгаад юу ч хийж чаддаггүй тул тэднийг дагахаас өөрсгөө бол. 1 2 3 4 and 5. Энэ үеэр Агнес түнд тасалбар өгч тэдний тоглолтыг үзэхээр заавал ирээрэй гэсэн амлалтыг ав. Ингээд үндсэн ажил эхэлж Векторт жигнэмэг хүргэж өгөхөөр ирлээ. Охид ч татгшаа амжилттай нэвтэрч Гру машинаас роботуудаа ажилуулж байлаа. Роботууд бүх хамгаалтыг унтрааж Сефний хаалгыг нээж ханыг зүсээд Гру дотогш орчоод бууг аваад гарах гэтэл нөгөө роботууд амар мангар гаднаас нь хаагаад гагнчихдаг. Манай 3 агаарч төгчөнд ороод гарахаар явж байгаад унаад золтой л Векторын дээр унчхдаггүй. Ингээд Векторын доор байсан авраг загас шал руу мөргөх үеэр далимдуулж доош буугаад ядаж байхад энэ Вектор гэж нэг азгуугаар попкорныхон сав толгойд нь углагдчихна. Мэдээч энэ үеэр аль үжээ гараад явчихлгүй яах вэ манай 3. Ажлаа гүйцээсэн Гругийн багийнх харж явтал замд нь тоглоомын төв таарч 3 охин маань гуйсаар байгаад тэн тоглохоор боллоо.
Гру маань нэг л мэдэхэд тэдэнтэй хамт галзуу хулган дээр сууж, тоглож, наадаж, бусдын ааваас дутхааргүй халамж тавьж, ёстой л нөгөө халан гаднаа хайрын дотроо гэдэг нь болж байлаа. Агнес Груг гуйж бууддаг тоглоомонд ялж чадвал авч болох ганц эвэртийг авч өгөхийг гуйна. Гурван охин маань тэднийг буугаар буудсан ч онж чаддаггүй. Ахин тоглохдоо Томиг ч онсон ч тоглоомын залуу цаг дуссан мөн баймаа нь унаагүй учраас энэ тоглоомыг авах боломжгүй нэ гэж явжтайгаар хэлнэ. Энэ нь Гругийн уурыг хүргэж Гру том буугаар нэг буудаад дил буудчихдаг. Ингээд л тэдний тоглоомын төвийн өдрөг гайхалтай болж эхэлнэ. Тэр дөрөв гэртээ ирэхэд Нефарио хүлээж байх ба Гру маань нүүрэн дээр зураг хөрөг зурулчихсан яг л 3 охинтой аав болсон байлаа. Нефарио уурлан үндсэн ажилдаа орцгоё гэж хэлнэ. Ингээд Гру банкны захиралтай холбогдсон агшаагч бууг үзүүлж төлөвлөгөөгөө танилцуулж эхэлдэг. Энэ үед төлөвлөгөөн дээр 3 охины зурсан зураг хүртэл явж байлаа. Мөн тэр 3 Груг банкны захиралтай уулзалтыг нь 50 хийлэхгүй орж гарна үм. Гру тэднийг гаргаад захирал дээр эргэж ирээд гүйцээж тайлбарлаж байтал 3 охин ахин орж ирээд нөгөө захирал харагдчихдаг. Ингээд 3 охин маань Груг захирлын нүдэн дээр хөлдөөгч буугаараа хөлдөгч. Ингээд Гру маань үргэлжлүүлэх гэхэд захирал төлөвлөгөөч нь гайхалтай байна. Гэхдээ нэг л зүйлээс бус. Чи надад таалагдахгүй байна гэд холбоог тасалж байна. Энэ нь Гругийн хар бараан дурсамжийг санагдуулна. Гру лаб дотроо орж ирэхэд миньонууд маш өндөр хүлээлттэй байх ба Гру банк мөнгө өгөөгүй гэлээд гониглаж байтал 3 охин маань Груд хадгалж ирсэн мөнгө өгдөг. Их мөнгө бигшч энэ нь найдварын гэрэл байлаа. Миньонууд ч мөн адил энэ тэндээс мөнгө гаргаж ирв. Тэд пуужин хийх мөнгө босгох болно гэд хамаг ямаа зарж хэрэглэхээр болно. Өдөр хоног өнгөрөх тусам пуужин маань баригдаж дуусах төгөж гэрт байсан жижиг сажиг зүйлсээрээ зарим хэсгийг орлуулна. Аав байх Гругийн өдөр хоногуд ч мөн гайхалтай байлаа. Бүр сансрын нисгэгчийн хувцас хүртэл ягаан болсон байна. Гругийн ээж ч гэсэн түүний багын зургнуудыг 3 охинд маань үзүүлж мүзүүлээд Гругийн сарыг хулгайлахаар төлөвлөсөн өдөр нь 3 охины бүжгийн тоглолттой өдөр давхцж байна. Гру маань ажлаа жаахан цалгардуулж аав болж байхад Нефарио дургуутсан байлаа. Эсээс солигдож Вектор аав дээрээ буюу захирал дээр ирнэ. Түүнд агшаагч бууг хулгайлагдсан талаар хэлж зургийг үзүүлэхэд Вектор охтыг таньчихдаг. Гру болон 3 охин маань аль хэдийн аав охтууд шиг болсон байлаа. Бүр үлгэр ярьж өгдөг Гругийн гэр тэр чигтээ хүүхдийн тоглоом ханаар нь зургнууд болчихсон байхад тэр. Нефарио үүнд нь дургуутсан бүх юмыг бэлэн болгох хэрэгтэй байна. Гэхдээ Гру өдрийг хойшлуулахыг хүссэн ч Нефарио дургуутсан. Тэр хоёр маргалдаж Груг ажилд нь шамдуулахаар ятгаж болдог. 3 миньон нэгнийхээ бөксийг Канадад байж байтал нөгөө жижигрүүлэгч буугаар буудуулсан онгоц буцаад хэвэндээ орчихно. Маргааш нь Гру охидтой тоглож байх ба энэ үед хонх дуурч Гру хаалга тайлахад нөгөө бүдүүн шар маань байж байна. Тэр охтыг хангалттай сайн харж хандаж чадахгүй байгаа гэсэн дуудлага авсан гэд тэднийг буцааж авахар ирсэн байна. Гру аргагүй байдалд орж тэр гурвыг явуул. Мэдээч энэ дуудлагыг доктор Нефарио өгсөн байх. Миньонууд болон Груд маш гонигтай байлаа. Манай гурав харин ичгүүрийн хайрцагт хонож байв. Ингээд тавлсан өдөр боллоо. Гру ягаан хувцас өмсчихсэн нисэх гэж байх ба хар багын мөрөөдөл нь бодит болоход тун орхон байв. Түүнийг дээш гарч байхад нь нөгөө 2 миньон хунт нуурын тасалбарыг түүний карманд бүхэхт орж бүх зүйлийг шалгаад сарны зүг нислээ. Харин энэнд Вектор гадаа нэрчгсэн арвалжин буугаараа буудаад пуужин дээр нь гарах боловч Гру түүнийг тогоор цохиулаад буулгач. Ингээд агаар мандлаас гарч Гру зорьсондоо хүрч сарны хажууд ирээд агшаагч буугаар сарыг халааслаад баярлаж байтал хунт нуурын тасалбар агаар мандалд хөвж байх. Тэр амжих юм байна гэд дэлхий рүү явж байх орон жижигэрсэн миньон томрохыг ажигласан Нефарио нэг зүйлийг анзаарав. Охид Груг хүлээж тоглолтыг жаахан хойшлуулахыг гуйв. Нефарио Груд хэлэх гэж холбоо барьсан ч Гру агаар мандал руу орж байгаа тул холбогдож чаддаггүй. Охтын бүжгийн тоглолт эхлэж Агнес жаахан гонигтай байлаа. Мөн тэдний тоглолт дээр Вектор ирсэн байв. Гру хотын гудмаар пуужинтайгаа явсаар тоглолт болж байгаа газар ирсэн ч аль хэдийн оройтсан байлаа. Тэр гуниглангүй тайзны урд ирэхэд Марго, Эдит, Агнесийн аав гэд бичсэн сандал байдаг. Бичгийг аваад хартал ард нь Векторын лого мөн сарыг авчир гэсэн бичиг байдаг. Гру Вектор дээр ирэхэд Вектор эхлээд сарыг өг гэд түүнээс сарыг ав. Вектор харин шилэн мөмлөг дотор охтыг хийчихсэн хорж байлаа. Ингээд Вектор Гру руу пуужингууд харвагч манай Гру бүгдээс нь бултаж цайзыг нь пуужингаар нь дэлбэлүүлчихдэг. Вектор харин өөрийн харшийн дээд хэсгийг онгоц болгох нисэж Гру харин тэндээс нь зүүдэн явж байлаа. Яг унах гэж байсан чинь доктор Нефарио нөгөө нэг ширэм шиг хэлб сонин хэлбэртэй онгоцоо унчихсан ирээд Груг аварч түүнд агшаасан бүхэн хэмжээнээсээ хамаарч буцаж хэвэндээ орох цаг нь өөр байдаг юм байна гэдгийг хэлнэ. Энэ үеэр Векторын хөлөг доторх сар хурдцтайгаар томорч хөлөг докторгүй болж эхлэв. Гру Векторын хөлөгт зангуугаар шидэж охтыг үсэр бариад авах болно гэж хэлдэг. Ингээд эхлээд Эдит болон Агнес үсэрч Гру амжилттай барьж авдаг. Маргог яг үсрэх үед Вектор барьж аваад тийм ч хурдан биш гэ хилээд байж байтал сар томорч тэр хоёрыг түлхээд Вектор онгоцноосоо зуурчулдаг. Харин Марго нөгөө зангууны осноос барьж ав. Гру олсон дээгүүр явж Марго руу ойртох ба
хөлгийг холбосон зангуу энэ үеэр тасардаг. Агаарт Гру Маргог барьж авах ба харин тэднийг миньонууд гар гараасаа барь олс шиг болж барьж авдаг. Векторын онгоцонд сар томорч, томорсон сар Векторыг түлхээд Вектор азгүй юм болохоор яах вэ? Пуужингийн хөдөлгүүрийн товчийг дарчирдаг. Ингээд тэд агаар мандалд эргэн гардаг. Эцсийн солигдож Гру охтыг унтуулахаар бэлдэж байлаа. Тэр өнөөдөр өөр үлгэр уншиж өгнө гэж хэлэх ба энэ үлгэрийн нэрийг нэг том ганц эвэрт гэх. Өөрийнх нь болон охтын түүнд ойлгуулсан мэдрүүлсэн зүйлсээр тулгуурласан үлгэр байхын тэр. Ингээд үлгэрийн уншиж өгсөний дараа хизээж тэднийг үнсэж унтуулж байгаагүй Гру маань үнсэн унтуул. Охид түүний сэтгэлийг өөрчилсөн байлаа. Харгас хэрцгий өрөвдөх сэтгэлгүй Гру маань аав болсон байхын тэр. Ингээд гараад ирсэн чинь бүх миньонууд маань хүлээж гисэн биднийг бас үнсээчгээд Груг ятгаж Гру маань дургүй байсан ч зөвшөөрөд бүгдийг нь үнсдэг. Эцсийн солигдож Нефарио болон Гругийн ээж бүх миньонууд суучихсан охтын бүжиглэхийг үзэж байлаа. Түүний ээж хизээж түүнд бахархаж байна гэж хэлж байгаагүй бөгөөд Гругээр одоо л бахархаж байна гэж хэлдэг. За ингээд бүжгийн ая солигдож охид маань бүжиглэв. Энэ анимашны эхний анги дуустав. Энэ хүртэл сонсож бодлын тэнгис даруулаад хэлсэн танд баярлалаа. Subscribe, like дарахаа битгий мартаарай.